Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамтрагчид болон түүний найз нөхдөөс нь танд зориулан хүргэж байна. Бид бүрэн дүүрэн ачаалалтай Бурхны хүч чадлаар дүүрэн байх ёстой. Бид өөрсдийнхөө хар ам болон өөртөө төвлөрсөн зөвхөн өөрийнхөө л хэрэгцээний төлөө амьдрах ёсгүй юм. Тэгэхээр энэхүү өөрийгөө гэсэн асуудал нь Эден цэцэрлэгт анх үүссэн байна. Эхлэл 3 дугаар бүлэг 1:8. Энийг одоо уншихгүй, харин Адам Ева хоёр Бурхны хийгсэн бүхнийг хийгээд амьдарч байхдаа л аз жаргалтай, баяр хөөртэй байсан. Харин Евад өөрт нь байхгүй нэг зүйлийн тухай муу ёрын сүнс тэрэнд хэлсэн. Бурхны хүрч болохгүй шүү гэж хэлсэн зүйлд хүрэх юм бол амьдрал чинь илүү сайхан байх болно гэж хэлсэнд Ева гонигтай болжээ. Тэгээд тэд Бурхны хүрч болохгүй шүү гэж хэлсэн зүйлсийг өөртөө авахыг санааргасан нь өөрсдийнхөө хүслийг Бурхны хүслээс дээгүүрт тавьсан юм. Муу ёрын сүнс тэдэнд тийм ээ, энэ бол сайн мууг мэдүүлэгч жимс. Энийг эзнэр та сайн мууг ялгаж Бурхантай адил байх болно гэж хэлсэн. Үр дүнд нь юу болсон бэ? Тэд юр бусын хаалт халахвч алдсан. Гэнэт тэд шалдан байгаагаа мэдэрч өөрсдөө халахлахыг, махан биеийнхээ оюун санаагаар удирдахыг оролдож эхэлсэн бөгөөд тэд амьдралд анх удаа айдсыг мэдэрч зүгтж нуугдсан. Бид амьдралдаа буруу зүйл хийснээ мэдэх үед яг л ийм байдалд ордог гэж би боддог. Та намайг битгий буруугаар ойлгоорой. Бидний хинэнч төгс биш шүү дээ. Бидэнд аврагч байгаагийн төлөө Бурхан биднийг уучлалтыг талархъя. Бурханы уучлал нь өдөртөө 200 удаа хэрэгтэй болдог. Би уучлалын төлөө талархдаг. Харин миний өнөөдөр ярьж байгаа зүйл бол ийм зүйлсүүд үргэлжлээд л байна. Бурхантай хамт ажиллахгүй байгаа талаараа л би ярьж байна. Юу хэлэх гээд байна вэ гэхээр та ямар нэгэн асуудал дээр үнэхээр хүлээсэнд байгаа бол энэс гарахад танд цаг хугацаа хэрэгтэй ч гэлээ хамгийн гол зүйл бол бидний зүрх сэтгэлийн нөхцөл байдал юм. Бурхан минь би энийг хийхийг хүсээгүй. Та намайг яаж бие авч яваасаа гэж хүсдэг. Би тийм л байхыг хүсдэг. Бөгөөд суралцаж зөв хандлагаар алхаж залбирдаг. Би танарт нэг зүйл хэлье. 20 жил Бурханыг дуулууртай дагсан хэрнээ одоо хэрнээ хүлээсэнд байгаа гэж хэлэх хүн энэ танхим дотор хаа нэг газар байгаа гэж би бодохгүй байна. Уучлаарай, би энд итгэхгүй. Би энэ зүйлийг ишлэлээр баталж чадахгүй л дээ. Хэрвээ би ямар нэгэн зүйл хүлээсэнд байгаад Бурхантай хацаж эхэлсэн бол зөвхөн авраад зогсохгүй. Галын даатгал авсан учраас там руу явахгүй, харин Бурхантай хамт амьдарч ариун сүнсийг миний амьдралд орж ирээч гэж урддаг гэдэгт би итгэдэг. Миний амьдралд байгаа таны хүслийн дагуу биш асуудлуудыг шийдэж өгөөч та. Зайлвэ, би өнөөдөр Бурханы дотор өсөж төлөвшөхийг хүсэж байгаа. Бурханы хүссэн хүн байхыг хүсэж байгаа хүмүүсийг дуудахыг хүсэж байна. Тэгэхээр тэр хүмүүсийг дуудаж өгөхийг хүсэж байна. Амен. Би зөв хүмүүсийнхээ дунд байгаа гэж итгэж байна. Та ямар нэгэн байдлаар нухацтай хандахгүй л бол дараагийн удаа энэ газар та байхгүй байх. Энд амьдралын хувьд сүнсний өсөлтөнд тэрний хувьд ч гэсэн өөр төвшөнд байгаа маш олон хүмүүс ирснийг би мэднэ. Зарим хүмүүс нь зурагтаар үзэж байгаа. Харин би танарт нэг зүйлийг хэлье. Бурханд тань зориулсан гайхалтай итгэхийн аргагүй амьдрал байгаа шүү. Бурханы тань зориулсан зүйлийг та битгий алдаарай гэж хэлэх гээд л байна. Амар тайван, баяр хөөр, итгэл, хүч чадал, сайн зүйлс энэ бүхнийг Бурхан танд өгөхийг хүсэж байна. Өөрийнхөө чадлаар өөрийнхөө хязгаар дотор байж арай ядан мөнхийн орны хаалгыг тогшдог хүмүүсийн нэг нь битгий байгаарэ. Би тэнд очисон ч нөгөө л хүүхдийн цэцэрлэгтэй байхыг хүсэхгүй байна. Юу гэж Люцифер өөрийнхөө хүслээр Тэнгэрээс унссан. Исая 14-ийн 12-оос 15 хүртэл харцгаая. Аяа үүрийн хүү Гэлбат цолбон чи яаж Тэнгэрээс унаваа? Үндэснүүдийг дордуулагч чи газарт хаягдлаа. Гүжирдэгч Вавилоны сатаны хаан. Учир нь чи зүрхэндээ би Тэнгэр рүү явна. Би Бурханы оддын дээр сэнтигээ босгоно. Би умардын хамгийн чандад чуулганы ууланд заларна. Би уулсын оройдор гарна. Би өөрийгөө хамгийн дээд нэгэн шиг болгоно гэсэн. Би ингэн, би тэгнэ, би. Би тех болно, ингэх болно. Би Бурхан ингэж хариулж байна.
гэж бодож байна. Гэвч чи үхэгсдийн орон руу нүхний хамгийн гүн хүртэл хаягдана. Тэгэхээр бид энэтэй адилхан байна уу үгүй юу гэдэг нь чухал биш. Нэг л зүйлийг ойлгох ёстой. Бурхан бол бүхнийг хариуцдаг. Хэрвээ тэрний хийгсэн зүйлийг бид хийх юм бол бид баяртай, ивэлтэй байх болно. Харин бид хийхгүй байх юм бол ямар нэгэн зүйлийг алдах болно. Би басаа тэр шоунаас гараад явчих болох л байсан. Гэхдээ юу гэж энэ бол жижиг зүйлч гэлээ. Гэвтэл би энэ зүйлийг бурхантай хамт эхлүүлсэн юм гэдгээ ойлгосон юм. Би хүнсний дэлгүүрийн картаа орхиж ирээд бурхны заасан жижиг шажиг ажлыг хийсэн талаарх түүхийг та нар сонссон баг. Тэр бол би гэдэг Библийн сургуулийг төгсөөгүй, харин ариун сүнсний сургуулийг төгссөн юм шүү. Энэ бол нэгэн төрлийн маш ойр дотны бурхантай хувьчилсан харилцаатай байх талаар юм. Та нар хүнсний дэлгүүрт байна уу, хүмүүстэй ярьж байна уу, юу ч хийсэн хамаагүй. Бурхан таныг яварч байгаа хэрэг бөгөөд таныг бурхны төлөө хэн нэгний бодож байгаагаар байх биш. Харин бурхан танд хэлсэн зүйлийг хийдэг байхын төлөө мөн бурхны төлөө байхын тулд юм. Учир нь таны юу хийснийг мэдэхгүй шүү дээ. Та нарт нэг зүйлийг хэлье. Юуны түрүүнд та бүхэн бурхантай харилцах харилцаагаа хөгжүүл энэ нь таны өдөр бүрийн амьдралд хамгийн үн цэнтэй зүйл юм. Хэрэг таны амьдралд ч гэсэн эдгээр гайхалтай зүйлүүд тохиолдох байх гэж би бодож байна. Ийм зүйлсүүд надад байнга тохиолддог. Би зочид буудлын өрөөний талаар ярив. Магадгүй та нарын олонх нь энд байрлаж байсан байх. Тэгэхээр танд хэн нэгний анхаарал халамж тавиасаа гэж хүсдэг шигэ та хэн нэгэнд анхаарал тавьж ирсэн үү? Тийм байхаа гэж би итгэж байна. Тэгэхээр та юуны талаар яриад байгааг ойлгож байгаах. Өрөг цэвэрхэн байлгахын төлөө бид нараа мөнгө төлж байгаа шүү дээ гэж хэлж болох юм. Таны өрөөгөө цэвэрлэж ороо хураа гэж би таныг хэлээгүй. Нэг жишээ хэлье. Би өнөө өглөө кофенийхаа тагийг унагчлаа. Гэхдээ тааламжтай газар унгаагүй л дээ. Сандалны хажууд бараг л ардна. Би тийшээ сунж хүрээд тагаа авлаа. Тэгтэл модон шалан дээр ус байна. Би тэрхэн зур юу гэж бодсон бэ гэхээр ойлгож байна уу? Бидэнд байнга л нэг дор хоёр зэрэг санаа орж ирж байдаг. Нэг талаас бурхан, нөгөө талаас махан бие хэлдэг. Тэгэхээр тэр мөчөд би үгүй ахаа гэж бодсон. Би яваад цаас авчраад сандлын ард талаар арчлаа. Энэ бол жижигхэн зүйл. Би танарт нэг зүйлийг хэлье. Энэ өчүүхэн жижиг зүйл бол бурхны хувьд том зүйл гэж хэлэх гээд байна л та. Юу юунаас илүүгээр бид хизээ хамгийн ихээр өсөж хөгждөг вэ гэвэл гэрээ орхиод Африк руу явж сайн мэдээ тарагч болох шийдвэр гаргахаас илүүгээр жижиг зүйл дээр итгэмжтэй ажиллах үед бид өсдөг гэж боддог. Бурхан өөрийнхөө төлөө хийгсэн тэр жижигхэн зүйлийг хийхийг хэний ч мэдэхгүй тийм жижигхэн зүйлийг хийх нь чухал гэж би боддог. Энэ хамгийн чухал зүйл шүү гэж би боддог юм. Амен. За тэгэхээр одоо Лук 18 дугаар бүлгийн 18 дугаар ишлэл. Би нэгэн хүний тухай түүхийг уншия. Энэ хүн бол шашинлаг нэгэн байснаас биш, бурхны хүн байгаагүй юм. Та нар миний хэлсэн зүйлд анхаарлаа хандуулаасай гэж би хүсэж байна. Бид бурхны хүн биш, шашинлаг хүн болох боломжтой. Лук 18 дугаар бүлгийн 18 дугаар ишлэл. Нэгэн өдөрдөгч түүнээс сайн багшаа мөнх амийг өвлөхийн тулд би юу хийх ёстой вэ гэж асуужээ. Тэгэхээр 20 дугаар ишлэл битгий завхаар, битгий ал, битгий хулгайл, битгий худал гэрчил, эцэг ихээ хүндэл гэсэн тушаалуудыг чи мэдэн шүү дээ гэхэд тэр би энэ бүгдийг хар багасаа л сахисан гэж хэлжээ. Энэ залуу хуулийг сахисан тэр бол маш шашинлаг нэгэн байсан юм. Энийг сонсоод Иесус тэрэнд чамд нэг л дутуу зүйл байна. Эзэмшиж байгаа бүхнээ худалдаж, ядуус тарааж өг. Тэгвэл чи тэнгэрт баялагтай болно. Тэгээд ирж намайг даг гэжээ. Харин тэр энийг сонсоод ихэд гунигтай болжээ. Учир нь тэр маш баян хүн байж л дээ. Иесус тэрнийг хараад Бурхны хаанчлалд баян хүн орох нь үнэхээр хэцүү юм. Баян хүн Бурхны хаанчлалд орохоос тэмээ зүүнний сүвгчээр нэвтрэх нь илүү хялбар гэж айлцныг сонссон хүмүүс. Тэгвэл хэн аврагдаж чадах вэ гэсэн Иесус. Хүмүүст боломжгүй зүйлс Бурханд боломжтой гэжээ. За тэгэхээр сонсоорой. Петр тэрэнд би энэ хэсэгт их дуртай. Хараач бид өөрсдийн юмсыг орхиж таныг дагсан гэжээ. Тэр тэдэнд үнэхээр та нарт нэг зүйлийг хэлье.
Хин бурхны хаанчлалын төлөө гэр орон эхнэр ах дүү эцэг эх болон үр хүүхдээ орхин тэр хүн энэ үед өчнөөн дахинаар хүлээн авч ирэх үед мөнх амийг хүлээн авна гэжээ. Тэгэхээр маш олон ишлэл байгаа. Гэхдээ би энд түр азнаад энэ хэсгээс юу сурсан тухайга ярихыг хүсэж байна. Энд хуулийг ягштал биелүүлдэг нэг залуу байна. Та сүмд очиж маш тэр өөрийнхөө машин дээр надад тэр зургуудыг тавьж, өргөл өргөж, хаалган дээр зогсоод угтагч хийж болно. Бид ямар нэгэн дүрм заавар зөвлөгөөг дагаад тийм зүйлийг хийх ёстой учраас хийж болно. Энэ мэдээч хэрэг буруу сэтгэлтэй байна гэсэн үг биш. Харин Иесус тэр залуугийн бүх мөнгийг тэрнээс авахгүйг маа. Иесус энэ төлөө ирээгүй. Өөрт байгаа бүхнээ зараад ядуустуг гэдэг ишлэлийг хүмүүс уншихдаа яг л Иесус тэрнээс мөнгөний авах гэж байгаа юм шиг ойлгодог. Тэр залууд мөнгөний асуудал байгаа мэн гэдгийг тэр мэдж байсан. Тиймээс л Иесус энэ талаар нь асуусан. Учир нь мөнгө тэр хоёрын дунд байгаа байна гэдгийг Иесус мэдчихсэн. Тэгэхээр заримдаа Бурхан бидэнд арай их байгаа зүйл дээр тулдах хэрэгтэй болдог. Энд баг зэргийн сэгсрэлт болдог бөгөөд энэ зүйлийг өргөссөн бол энэ зүйл дээр бууж өгөх бол Бурханыг эрен хайсан бол гэдэг зүйлийг ойлгуулж өгдөг. Хэрвээ залуу энийг хийсэн бол Иесус өөр хин нэгэнд дагалдаг ш та. Тэгэхээр энийг тэрийг тэдгээр зүйлсийг бид орхисон. Харин таны хувьд гэж хэлэх байсан. Тэгэхээр харин тэрээр чи ямар ч зүйлээ орхиогүй. Тиймээс энэ амьдралдаа юу ч хүлээж авахгүй гэж хэлсэн. Тэгэхээр би ердөө нэг зүйлийг төсөөлж чаддгүй юм л да. Хэрвээ тэр залуу эзэн минь эдгээр зүйл таних. Хэрвээ та хүсэх юм бол эдгээр бүгдийг ав. Мөнгө миний хувьд чухал биш. Харин та надад чухал байна. Хэрвээ та хүсэж байгаа л энэ бүхэн таних шүү гэж хэлсэн бол юу болох байсан бэ? Тэгэхээр тэр залуу хэд дахин баяр хөөргийг авах байсан. Ийм зүйл хийгээгүйгээрээ тэр залуу мөнгөтэй боловч баяр хөөргүй үлдсэн юм. Тийм ээ. Хэрвээ тэр хүн эсрэгээр байсан бол хэд дахин баяр хөөргийг авах боломжтой байсан. Тэгэхээр бид энэ зүйл дээр төөрч махан биедээ хууртагдан мөнгө авч үлдсэн ч баяр хөөргүй зүрх сэтгэлдээ хүнд дарамтыг мэдрээд үлдэж болох юм. Эсвэл бид золиос гаргаад махан бие зовоон байж эцэст нь Бурхны төлөө бүхнээ өгөх хүсэлтэй хүний төлөө Бурхан ажиллаа хийдэг юм байна гэдгийг олж харж болно. Харин одоо Лук 10 дугаар бүлэг дээр өөр нэгэн гайхалтай сайхан түүх байна. Лук ном Библиэд хамгийн сайхан номын нэг. Маш олон гайхалтай түүхүүдийг өгүүлдэг. Лук 10 дугаар бүлэг 25 дугаар эшлэл. Нэгэн хуульч. Энэ хүн бол маш ухаантай хүн. Тэгэхээр өмнө нь бид маш шашинлаг байсан ч гэлээ Бурхныг дагаагүй нэгэн хүний талаар үзсэн бол одоо маш ухаантай боловч мэрэгэн биш хүний талаар үзье. Үзэгтэн нэгэн хуульч босож тэрнийг сорин багшаа мөнх амийг өвлөн авахын тулд би яах ёстой вэ гэж асуухад тэр тэрэнд хуульч юу гэж бичигдсэн байдаг вэ? Чи хэрхэн уншдаг вэ гэхэд тэр чи өөрийн Бурхан эзнээ бүх зүрх сэтгэл, хүч чадал, оюун ухаанаараа хайрл, мөн хөршөө өөрийн адил хайрл гэжээ. Тэгэхээр тэр залуу энэ бүгдийг дагахыг хүсээгүй учраас өөрийгөө зөвтгөхийг оруулж миний хөрш гэдэг чинь хэн бэ гэж асуужээ. Тэгээд Иесус энэхүү түүхийг ярьжээ. Нэг залуу дээрэмшид зодуулж замын хажууд хаягдаад цус алдаж өвөхийн даван дээр олж илтээ. Харин нэгэн шашинлаг хүн замын хажуугаар өнгөрч оджээ. Үнэндээ бол тэр сүмийн зэрэгтэн байж. Дараагийн шашинлаг хүн Леви бас л замын хажуугаар гараад явжээ. Тэгээд тэр дараа нь нэгэн энгийн игэл жирийн хүн ирээд тэрний дэргэд зогсоод тэр өөрийн мөнгө, цаг, хайр халамжаа зарцуулж тэрний шархыг боож буурчин газар авчираад тентхийн хүнд хандаж надад жаахан ажил байгаа учраас би явах хэрэгтэй байна гэд энэ мөнгийг өгье. Тэрнийг асарч суйлж байгаач би эргэж ирээд чамд дахиад төлөё гэж хэлдэг.
Тэр ч байтугай тэр өөрийнхөө чадах зүйлд ямар нэгэн хязгаар тавьсангүй. Би энэ хэсэгт их дуртай. Тэр ингэж хэлээгүй. Би $22.5 төлөө надад илүү алга байна. Харин хэр зарцуулагдсан байлаа ч гэсэн би энэ хүн туслана. Залуучуудаа хэр их зарцуулсан ч байлаа гэсэн би хүмүүст туслая. Энэ газар хүмүүс байна уу? Хэр зарцуулсан байлаач би хүмүүст туслахыг хүсэж байна. Хэрвээ Бурхны ивэл хязгааргүй байгаасаа гэж хүсэж байгаа бол бид өгөхдөө хязгааргүй байх хэрэгтэй. Хэр олон хүн нэг иймэрхүү байдалд ордог болдоо гэж би боддог. Юу гэхээр 4 дахь өдрийн цугларталтан дээр та өргөл өргөдөг байх. Харин төрөл бүрийн зүйлд өргөл өргөхөд урайлах үед та дахиад өгөхгүй гэж боддог гэж магадгүй юм. Тэгэхээр та өгөхгүй байж болно. Гэхдээ та өгч чадна шүү дээ. Би байнга өгдөг. Баасан гарагийн өглөө би өчигдөр би номлосон шүү дээ. Би өнөөдөр номлохгүй гэж хэлдэг. Юу гэж та нэг ресторанд 4 удаа орж хоол идчихэд өчигдөр танад хоол идсэн. Тиймээс би өнөөдөр мөнгө төлөхгүй гэж хэлдэггүй үсттэй. За алуу. Тийм үсттэй. Алвэ? Баярлалаа. Тэгэхээр би өөрийнхөө түүхийг бүтээхээр шийдсэн. Энэ бол сайн зүйл. Би энэ түүхээр бахархдаг. Есүс 2 шашинлаг, нэг өрөвч зөөлөн нэгний тухай өгүүлсэн. Харин би та нарт сүмд явдаг 3 Христэд итгэгч хүний талаарх түүхийг ярихыг хүсэж байна. Тэд гурлаа ямар нэгэн хэрэгцээтэй байсан бөгөөд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг нь харъя. Бүгд сүмд хамрагддаг, Библи уншдаг, магтан дуулдаг. Тэр 3 нэгэн эмэгтэйг мэддэг байжээ. Нөхөр нь 4 хүүхэдтэй орхиод явсан боловч нэг ч удаа тусалж байгаагүй. Тэрний нөхөр нь залуухан эмэгтэйтэй суугаад эргэж хараагүй нэгэн. Эмэгтэй цаг үргэлж өөр хүүхдүүдийнхээ төлөө ажиллаж, аав ээжийн үүрэг гүйцэтгсээр ядарч, их ганцаардаж урамд хугарсан. Нэгдэх Христэд итгэгч эмэгтэй тэрэн дээр ирээд би таны төлөө залбирна гэж хэлжээ. Дажгүй шүү, шашинлаг хариулт өгчлөө. Харин 2 дахь Христэд итгэгч нөхөр нь өөр эмэгтэйтэй нийлээд салаад явхад энэ эмэгтэй юу хийсэн ч болоо гэсэн ийм бодол надад сонирхолтой байна гэжээ. Ямар нэг юм болсон л байх. Тиймээс 2 дахь Христэд итгэгч эмэгтэй өөрийнхөө санаа бодлыг хэлсэн боловч бас л тус нэмэр болсонгүй. Харин 3 дахь Христэд итгэгч ирээд тэрний нөхцөл байдлыг хараад хэрхэн туслахаа залбирч гинэ. Тэр эмэгтэй түрээсийг 1 сараар төлөх талаар бурхан тэрэнд сануулж өгчээ. Тэгээд тэр итгэгч дуулууртай даггаар шийдсэн байна. Тэр өөртөө гадуур хувцас авахар цуглуулсан мөнгөө тэдэнд зориулж. Эмэгтэйг тогтмол урамшуулж тэрний сайн найз нь болох талаар бурхан тэрэнд санаа өгчээ. Одоо би та нар яг айл хүн шиг хайр дотор алхаж байна вэ? Харж байна уу? Цөөхөн байна шүү дээ. Сүүлийн хэдэн минутанд би та нартай юу хэлхийг хүсэж байна гэхээр танд амрах бас өгөх нэг л амьдрал байгаа. Та энэ амьдралаа өөртөө өгөхийг хүсэж байна уу? Эсвэл бурханд өгөхийг хүсэж байна уу? Бурхан юу хүснэ тэрний дагуу таны амьдралыг ашиглахыг та зөвшөөрч байна уу? Би та нарт нэг зүйлийг санал болгохыг хүсэж байна. Та нар хувингийн жагсаалт нэртэй кино үзсэн үү? Энэ бол нэг тийм юу гэж хүмүүс надаас байнга л таны хувингууд дүүрч яана гэж асуудаг. Би хариуд нь тийм ээ. Гэхдээ одоо хэрн хоосон байгаа гэж хэлдэг. Яг үнийг хэлэхэд заримдаа би шаргуу ажиллахаас үнэхээр их ядардаг хэдий ч тийм байхаас өөрөөр ямар ч зүйлийг би бодож чаддаггүй. Юу гэхээр би өөрийгөө баяр хөөртэй байлгахын төлөө амьдрсан гэсэн үг. Би өөрөө сэтгэл хангалуун байхын төлөө л ямар нэгэн зүйл хийсэн гэсэн үг. Бид нэр Бурхан биднийг байнга халамжилдаг. Энэ нь би шинэ хувинтай болохоор шийдсэнтэй адилхан зүйл юм. Тэгэхээр би өнөөдөр та бүхнийг шинэ хувинтай болоосаа гэж хүсэж байна.
Хувиндаа юмаа хий, харин өөрийнхөө хүсэж байгаа эсвэл өгөхөөс өмнө өөрт хэрэгтэй зүйлсээр дүүргэх хэрэггүй. Харин нас барахынхаа өмнө бусдын төлөө хийх зүйлсээр дүүргээрэй. Амен. Би энэнд их дуртай. Шинэ хувинтай болцгоё. Тийм ээ эзэн минь. Би өнөөдөр 3 царайнд нэмсэглэл бий болгохыг хүсэж байна. Би урам зориг өгч баймаар байна. Нэг л өдөр би 5 жил шинэ хувцастай байж үзээгүй нэгэн эмэгтэй бүхэлдээ гоё, шинэ, зуны хувцсын шүүгээ худалдаж авах болно. Үнэхээр үү? Тэгэхээр тэр бол хэсэгтэй л хугацаа орно. Энэ мессежийг тараах нь сайн зүйл шүү дээ гэж би бодож байна. Таны төрөвч $20 эсвэл $50 дүүрэн байж бусдыг ивэх болно гэж та яагаад итгэж болохгүй гэж? Шатхуун, хүнсний дэлгүүр, өөр бусад зүйлсийн бэлгийн картуудтай байвал ямар вэ? Тэгээд л сүмдэр очиод ариун сүнсний тагнуул хийж байвал ямар байна да? За альвэ. Нөхөр нь хүүхдийн тэтгэлэг өгдөгөө учраас ганцаараа 2 ажил хийж ядарч байгаа. Хүүхдүүдтэйгээ хамт гадуур хооллож, хүүхдүүддээ санаа тавьж чадахгүй ядарч байгааг тийм ээжийг хай. Тэгээд тэрэндээ бэлгийн картаа өгөнгөө. Өнөөдөр та хүүхдүүддээ гадуур авч хооллож болохгүй гэж юу гэж хэлж болно шүү дээ. Юу гэхээр ийм байдлаар бид цөхөрч ядарч яваа нэгний амьдралыг өөрчилж болно гэх гээд байна л та. За альвэ. Бид өөрсдийнхөө амьдралын төлөө гомдлож хааны газар суугаад гоншигнож, ганцаардаж, зовж, уйтгадлах шалтгаан бидэнд байхгүй. Бурхан минь миний төлөөх таны хүсэл юу вэ? Миний үйлчлэл юу вэ? Миний дуудлага юу вэ? Та намайг юу хийгээсэй гэж хүсэж байна? Ямар нэгэн хэрэгцээ байгааг олж харах бүртээ. Бурхан минь би энэ зүйл намайг энэ зүйлийг хийгээсэй гэж та хүсэж байна уу гэж асуугаарай. Бурхан минь асуудлыг шийдэж өгөөч бишээ. Харин хэн нэгэн хүний амьдралд өөрчлөлтийг бий болгохын төлөө та намайг ашиглаж байна уу гэж асуугаарай. Би танарт нэг үнийг хэлье. Би номлолынхоо ихэнд уншсан зүйлсийг буруу талаас чөлөөлөгдсөн. Тэр бол би байсан юм. Хэрвээ та хүнд хэцүү амьдрахыг хүсэж байгаа бол тийм л арга замаар амьдраарай. Үнэхээр босоод зоригтойгоор амьдрах арга бол би миний хувин байрандаа байсан хэвээрээ биш. Гэхдээ л хараахан хүрчихсэн бишээ. Би танарт нэг зүйлийг хэлье. Энэ бол хамгийн сайн санаа. Надад урт удаан хугацаанд байсан зүйл нь таны баяр хөөргийг нэмэгдүүлнэ гэж би итгэдэг. Юу гэхээр агуу арга замаар. Амен. Зайлвэ бурханд талархал өргөе. Юу гэж би олон жилийн турш баяр хөөргөө итгэгч байсан. Харин бурхан надад би амин хувиа хичээдэг учраас баяр хөөргөө байгаамаа гэж ойлгуулж өгсөн юм. Тийм ээ, та амин хувиа хичээж өөр дөрөө төвлөрч болно. Харин бид Христэд итгэгчид ийм байх ёсгүй. Та оюун санаанаас өөрийгөө авч хайснаар бас эргэн тойрноо хараад хэн нэгний төлөө хийж чадах зүйлсээ харснаар та баяр баясгалангаа нэмэгдүүлэх боломжтой. Энэ дэлхийд Иесусыг харуулцгаая. Маш олон хүмүүст Иесус хэрэгтэй байна. Бидний хүн нэг бүрт ариун сүнс бусдад хүрч туслах маш олон боломжуудыг өгдөг. Харин бид эдгээр боломжуудыг ашиглах хэрэгтэй юм.